За, шинжлэх ухаан танин мэдхийн од мөндөр суугийн маань цус 50 дарангуйлагч нэвтрүүлэг маань эхэлж байна. За бид бүхэн 2025 оны 8 дугаар сарын 1-ээс ахуулан уран бүтээлийн шинэ жилээ эхэлсэн. За тэгээд энэ оны буюу 2026 оны 7 дугаар сарын 1 хүртэл 21 нэвтрүүлэг, за тус бүрдээ 50 дугаартаагаар буюу танд буюу 1050 нэвтрүүлгийг бид бүхэн энэ жил шинжлэх ухаан 50 танин мэдхийн 1050 нэвтрүүлгийг хүргэж байгаа байлээ. За тэгээд энэ 21 нэвтрүүлгийн маань энэ жил бас онцолж байгаа нэвтрүүлгүүд нэг болох цус 50 дарангуулагч нэвтрүүлгийн одоо баг 20 7 дахь байна тийм баг 30 хүрэх гэж шүү. 30 дахь дугаар баг өгч шүү. За тэгээд өнөөдрийн дугаарын маань ивент дэгчээр за манай чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүйн ураатай Bikutan Kids маань хамтран ажиллан дэмжиж байна. За өнөөдрийн сэдв. За өнөөдрийн сэдв бол асуулт байгаа. Түүнд үү олноор хөнөх зэвсэг байсан уу гэдэг асуулт байна. Түүнд үү олноор хөнөх зэвсэг байсан уу? Зэвсэг байсан уу? За байсан. За хүмүүсийн сонсч ирсэн нөгөө алдартай Саддам Хүсейн гэдэг дарангуулагчийн талаар өнөөдөр ярих гэж байгаа. Тэгээд энэ асуултыг яг нэвтрүүлгийн сүүлд бол хариулъя гэж бодож байна. Гэхдээ манай үзэгч сонсогчдод өөрсдөө бос энийг өмнө сонсч ирсэн байх маш алдартай хүн кинонд их гардаг. Би нөгөө юугаа хэлчих үү? Нөгөө яг саяны дээр асуултан дээр эхэлтээ хэлчихээд төгсгөлд нь миний бодол яаж өөрчлөлтгийг харах гэдэг байхгүй. Ямар ч байсан намайг нэг 10 жилээ төгсөөдлөө их сургуульд орсон байх тэр үе мөөрч лөө яг энэ нөгөө нэг одоо шашны мөргөлдөөн те тэр хэсэг мэсэг тэгээд нэг газрын төлөө байлж байгаа нэг энийг одоо Иран, Ирак гэл одоо байнга яригддаг байлаа шүү дээ те. Яг тэр үеийн чинь одоо ч гал нунтраг бол байгаа л та. Гэхдээ тэр үед болохоор яг үнэхээр мэдээ болгоноор баг орой болгоо ингээл мэдээ гардаг тий тэр мэдээ болгон дээр л энээр явааддаг байсан. Тэгээ тухайн үед болохоор за нэг алан хядагч юм байна гэж ойлгоод ирдэг байсан. Сүүлд нэг хэсэг жоохон байж байгаа харсан чинь магадгүй нөгөө нэг улсан тий тэр улсаас авах гээд байгаа зүйлээ ч юм уу их ашгаа гүйцэлдүүлэх гээд хин нэг дахил өргөөд юм уу тий үнэхээр нэг үндэсний баатрыг ч юм уу дахил өргөөд тэгээ дэлхийн нийтэд алан хядагчгаа ойлгуулад тэгээ түүнийг гүйцэтгэх ажиллагаа явуулаад дуусгацсан биш үстэй гэж бодогдохоор байгаа. Одоо жишээлбэл Венесуэлийн ерөнхийлөгчийг аваад явдаг тэр ингээ харж байхад за бүр ингээд болохгүй байх юм бол бүр ийм үйлдэл хэрэгжилдэг. Магадгүй тэр үед бас ингэсэн юм биш үстэй гэж ийм бодол төрчөөд байгаад байсан байхгүй. За өнөөдөр л яг одоо бүр гаргалгааг нь хийж авъя да. Тэгээ. За өнөөдөр бид нар Ирак улсын тухай ярих гэж байгаа. За бүгд найрамдах Ирак улс нь Турк, Иран, Кувейт, Саудын Араб, Йордан, Сирь улсуудтай хэлдэг. Тэгээ Ирак гэдэг нь нэр нь эртний Шүмерийн өрөг хотын нэрээс гаралтай юм билээ. За тэгээд дэлхийн анхны хотуудын нэг, тэгээд одоо мөн соёл иргэншлийн үлгийн нутгуудын нэг гэж тооцогддог. За хүн ам бол 44 сая хүн амтай маш их хүнтэй. Тэгээ олонх нь арабчууд байдаг. Тийм. Тэгээ баггүй хэсэг нь курдүүд гэж усаатан байт юм билээ. За голлох шашин бол мэдээч исламын шашин байдаг. Гэхдээ исламын шашин дотроо шиа нь голлдог. Тэгээ сүний арай бага хувийн эзэлдэг юм билээ. Нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд бол одоо дэлхийн бүх мусульманчуудын 85-аас 90% нь сүний үлдсэн шиа байдаг байхгүй юу? Тэнгүүт энэ Иракт эсэргээр байгаа. Тийм. Тэгэхээр шиа нь илүү олон болохоор одоо энэ урсгалынхаа маш том ач холбогдолтой чухал төв гэж үзэгддэг юм билээ. За Иракийн засгийн газрын орлогын 90% нь газрын тосноос хамааралтай байдаг. За одоо тэгээд өмнө бид нар ярьж ирсэн шиг одоо нэг баялагын хараалтай улс гэж хэлж болохоор улс байгаа байхгүй юу? Голланд өвчин гэж нэрлэгддэг юм бэлээ. Одоо зөвхөн нэг баялаг дээрээ бүх юм эдийн засгаа төвлөрүүлждэг, ердөөс солонгоруулах боломжгүй байгаа улс. Нөгөө нэг Иракийн Африкийн нөгөө нэг улс гарч ирсэн шүү дээ. Тэр Венесуэл одоо нефтл яригдсан гут л одоо бүх улсууд чинь бүх экспорт нефтл анхаарат идэг улсуудын нэг нь болчиход байгаа байхгүй. Тэгээд одоо хөдөө аж ахуйн үйлдвэр үйлчилгээний салбарууд бол маш муу байдаг. Гэхдээ 2025 оноос эхлээд хурдцтай хөгжиж буй улсуудын чагсаалтанд орсон юм байлээ. За тэгээд энэ улсад гарч ирж исэн 1979 оноос 2003 оны хооронд засаглаж байсан дарангуулагч Саддам Хүсейн талаар өндөр ярих гэж байна. За Саддам Хүсейн бол 1937 онд одоо нэг Монголд яг харгас хилэмдүүлэлт эд эхэлж явах үед нин ядуу Сүний араб айлд төрсөн юм байлээ. За эцэг нь Саддамыг гидсэндээ байхад нь нас барсан. Тэгээ ээж нь үүнээс болж амиа хорлох гэж оролцсон юм байлээ. Яг Саддамыг гидсэндээ байхдаа. Гэхдээ энэ бол амжилтгүй болсон байдаг. Тэгээд дараа нь ээж нь хожим өөр хүнтэй гэрэлсэн. Гэтэл энэ хадам аав нь одоо маш хэрцгий, ааштай, ууртай хүн байсан учраас Саддамыг бага багт нь зодддаг, доромжилдог хүн байсан юм байлээ. Хадам аав нь хойд аав нь хадам аав нь
Биш хойд аав нь уучлаарай. Хатам аав гэж бомб. Тийм. Хойд эцэг нь маш хэрцгий муу юмсэн юм байлээ тийм. Тэгээд тэрнээсээ болоод 10 настайдаа Багдадд очиж нагц ах Харайла Талфа гэдэг хүн дээр амьдрахаар болсон юм байлээ. За энэ Харайла Талфа гэдэг нагц ах нь маш сонирхолтой хүн. 1941 онд Талфа Иракт байсан Британий засгийн газрын эсрэг төрийн эргэлтэнд оролцсноос болоод шоронд орж ирсэн байлээ. Тэгэд 6 жилийн дараа 1947 онд шоронгоос суллагдсан байдаг. За энэ хүн бол одоо энэ Саддам Хусейны улс төрийн бүх бодол суурийг нь тавьж өгсөн хүн гэж бол тооцогддог. Харин тэгэхээр байна тий. Тэгэхээр одоо жишээл зүгээр энгийнээр бодоход юм биш үү тий. Одоо хамаатныхын дүү ч юм одоо нэг өөрийнх нь төрөл садны нэг эмэгтэй хүнтэй амьдарч байгаа жирэмсэн болцсон байсан чинь нөхөр нь өнгөрчлөө. Тэгээ нөгөөх нь өөр хүнтэй суусан чинь тэр гарч исэн хүүхдийг нь бүр ингээд хэцүү байлгаад ангууд л эхнэр нь одоо тэр эмэгтэй нь одоо ахтаа ч юм уу тий хандаад л хүүгөө өгч л дээ. Тэгэн гол тэр хүүхдээр одоо хүн хийх болчиход байна шүү дээ тэр хүн бол. Тэгэхээр тэр хүн өөрөө энгийн нэг юм биш байна шүү дээ тий. За тийм учраас тэр хүүхдэд нэвт үзэл бодлыг нь одоо бүр тавьж өгч байгаа. Бүр суулгачиж байгаа байхгүй. За тий. За тэгээд ахтаага олон жил амьдарч исэн. Тэгээд нэг сонирхолтой нь 1958 онд Саддам нагц ахыхаа охин Сажида Талфатай хурмаа хийсэн юм билээ. Тэгэхээр үеэлтэйгээ хурмаа хийсэн гэсэн үг. За тэгээд Саддам Хусейний яг дарангуулагч талаар ярихын тулд бид нар бас Иракийн түүх тэгээд олон улсын нөхцөл байдлыг маш дэлгэрэнгүй тайлбарах хэрэгтэй байгаад байгаа. За энэ үед бол яг Саддам Хусейний өсөж исэн үед Иракийн улс төрийн нөхцөл байдал маш докторгүй байсан цаг үе байгаад байгаа байхгүй юу? За энэ цагийн үеийг одоо дараалал ярих юм бол за 1534-өөс 1917 оны хооронд Отоман гүрний дор байсан юм билээ. За тэгээд Отоман гүрэн чинь Дэлхийн 1-р дайны дараа байхгүй болоод Британий удирдлагын дор орсон Ирак улс. За 1920-од онд британчууд 1-р Файзал хаан гээд одоо уцан хүүхэлтийн удирдагчийг хаанаар тавьсан байдаг. Энд бол одоо ард иргэд нь маш их эсэргүүцэж дургуутж байсан. Тэгээд 1932 онд албан ёсоор тусгаар технологи зарласан иргэд нь. Гэтэл одоо нэг газрын тос, цэргийн бааз, гадаад бодлого бүгдээрээ Британаас бүрэн хамааралтай байгаад байгаа байхгүй юу? Тэгээд 1936 онд энэ Британий эсрэг төрийн эргэлт хийгээд Арабын ертөнцид гарсан хамгийн анхны төрийн эргэлт байсан юм билээ. Тэгээд бүгд найрамдах Араб улс байгуулагдсан. За тэгээд 1936-аас 1941 оны хооронд маш олон удаа төрийн эргэлт гарч ирээд байгаа. Ердөөсөө доктортой байдалд хүрч чадахгүй байгаа учраас одоо нэг хөзөр холж байгаа юм шиг л олон янзын төрийн эргэлт гарч ирээд байгаа байхгүй юу. Тэгээд 1941 онд тэнхлэгийн хүчний дэмцэн төрийн эргэлт гарч ирэхэд Британи довтлоод буцаад өөрсдийнхөө байр суурийг эзэлж авч байгаа. Тэгээ Британаас нэг гараад дайжиг болж исэн чи Британи буцаж хурж ирээл эзлээ одоо төрийн эргэлт хийцэн гэж хэлж болох юм байна. Тэр үед чинь Британий одоо ерөнхий сайдаар Черчилль байгаа тий. Яг дэлхийн 1-р 2-р дайны үеэр 2-р дайны орсон чинь тий. Энэ явдал бол одоо нөгөө Иракийн үндэсний үзэлд залуучууд нь бүгдээрээ маш их дургуутсаж байгаа. Одоо залуу багт нь Британи дотор байж байгаа. Тэгээд нэг гайгүй эрсчлэлтэй болж исэн чи босоод ирчингүүд. Тэгээ энд одоо нөгөө Саддам Хусейний ах нь төрийн эргэлтийн орлогонд ороод шоронд орсон байдаг. За тэгээд 1940-с 50-ад оны хооронд яг энэ Арабд Нармай Араб гэдэг үзэл гарч ирж ирсэн байгаа байхгүй юу? За нэгдсэн Араб. Тий, одоо бүх Арабыг нэгтгэж нэгдсэн төрт улсыг байгуулах үзэл бодол гэж байгаа. За энд ямар улсууд байдаг вэ гэх юм бол одоо Египт, Сир, Ирак, Лив, Алжир гэсэн улсууд нэгтгэхэд нэг том Араб улс үүсэн байгуулна гэсэн үг. Энд бас одоо нөгөө Нармай Монгол гэж бодлого байдаг те тэрийг манай үзэл сонсч ирсэн байж магадгүй бах. Энд одоо ярих юм бол Ар Монгол, Өвөр Монгол, Бурят халимаг улсууд нийлж ягаад нэг том Монгол улс байгуулагдана гэсэн бодол байгаа байхгүй юу? Тэрнтэй яг адилхан. Тэ яг адилхан. За одоо тэр Нармай Ирак гэдэг юм уу те? Нармай Араб гэдэг шүү дээ. Нармай Арабыг тэр байгуулах гэж байгаа бодож байгаа хүмүүсийн ч бас буруу биш юм байна. За тэгээд 1948 оны 5 дугаар сард өрний улсууд Палестины газар нутгийг булааж аваад Израильчуудад улс байгуулж Израиль улсыг байгуулсан байдаг. За тэгээд Израиль улс тусгаар технологи зарласнаас хэдхэн цагийн дотор тэднийг гараан дээр нь зүйл дуусгахаар Египт, Йордан, Сир, Ливан, Ирак гэсэн Арабын 5 улс халдан товтлсноор Араб Израилийн дайн эхэлж байгаа. За тэгээд энэ дайн болон одоо Израиль улс байгуулагдахад 750 мянга Палестины араб иргэд Израилаас хөөгдсөн байдаг. Тий. Эдгээр бүгдээ орон гэргүй эзэн суух газаргүй болчихж байгаа байхгүй. Шууд Израильчууд хурж ирээд за танай газрыг авлаа гэд 750 мянган Палестин араб иргэн
гэрэг болсон байна. За тэгээд Саддам Хусейн яг насанд хүрэхэд Ирак улс болон Араб ертөнцийн ийм нөхцөл байдалтай байсан байгаа. Яг энэ нөгөө нэг Япончууд 1930 оны ихээр одоо Хятадын зүүн хойгийг Манжуур дээр Квантуны армаа байрлуулад 5 жилийн хугацаанд цэрэг армийн тоогоо нэмэгдүүлээд тэр бүс нутг төр байгаа өвөр монголчуудад нармай Монгол улсаа байгуулаа гэд тэгэн гутлаа санхүүжилт дэмжлэг үзүүлээд тэр нь Минзян гэдэг улсыг байгуулдаг байхгүй. Тэгээ Манжгоо гэдэг улс байгуулагдтай адилхан энд Израиль байгуулагдаж байгаа юм биш үү? За яг тэр газар нутаг дээр нь орж ирээд өөр улсын дэмжлэгтэйгээр ингэ байгуулагдаж байгаа. За тэгээд 1956 онд 19 настай Саддам Хусейн нармай араб үзэлтэй Арабын социалист Бат намд элсэж орсон. За тэгээд 1958 онд хаант засгийг төлөж унагаагаад бүгд найрамдах Ирак улс байгуулагдлаа. За энд бол одоо зөвхөн энэ Бат нам оролцоог маш олон өөр этгээдүүд оролцож байгаад хаант засгаа төлөж унагаасан байдаг. За тэгээд жилийн дараа төрийн эргэлтийг толгойлсон ерөнхий сайд Абдул Карим Касими амь насанд хүрэх орлогонд 22 настай Саддам Хусейн гар бичлэн оролцсон байдаг. За энэ оролдлого бол амжилттай болоогүй. Саддам Хусейн хөлөндөө буудуулаад Египтэд оргонсон байт юм аа. За тэгээд 4 жилийн дараа нөгөө Иракийн Бат нам төрийн эрх нь гараад Касимиг шууд барьж аваад цаасалчихсан. За энэ үед бол шууд Бат нам нь эрх авчингууд Саддам Хусейн улсдаа буцаж очлоо. Гэтэл хэдхэн сарын дараа нөгөө шин засаг унтж байгаа байхгүй юу? Яг тэгвэл нөгөө Касими үлдэгдлүүд төрийн эргэлт хийгээд буцаад ирэх мэдлэлтэй хүрчиж байгаа. Тэнгүүд одоо Саддам чи ирээд баг хэдхэн хонжисэн чинь шууд шорон орцсон. За тэгээ 2 жил Саддам шорон дотор байжгаад нөгөө цагдаа хүчний байгууллага дотор байсан Бат намын холбоо сүлбэгийг ашиглаж байгаа шоронгоос оргонж цуцсан юм билээ. За тэгээд шоронгоос цуцсныхаа дараа хэд хэдэн нууц ажиллагаа хийжсэн. Энэ ямар нууц ажиллагаа гэх юм бол нөгөө эрх баригч намыг шууд үнсэрэн суглах төлөвлөгөө бодлого ажлуудад оролцож байгаа. За тэгээ 2 жил гаруй ажиллаж ягаад эцэст нь 1968 онд ахиж төрийн эргэлт хийсэн. Гэхдээ энэ төрийн эргэлт нь маш амжилттай цус ертөөсөө асгарахгүйгээр Касимийн засгийг бүрэн зайлуулсан. За тэгээд одоо энэ Бат нам нь төр баригч боллоо. За тэгэлээ. За тэгээд шинэ ерөнхийлөгч Ахмед Хасан Ал Бакр 31 настай Саддам Хусейнийг хувьсгалт командлах зөвлөлийн орлогч даргаар томилж байгаа. За яг Ал Бакр энэ Саддам Хусейнийг ингэж томилж байна гэх юм бол нэгт угаасаа нэг намынхан залуу одоо ингэ нэг тэр эргэлт болоход нь маш их сайн ажиллаж исэн гэдээ дэмжиж байгаа. Хоёрт Ал Бакр Саддам Хусейн хоёр үеэлээс юм билээ бас. Тийм тэгэхээр нэг янзын доод жалганы дэмжлэг байгаад байгаа байхгүй юу. За тэгээд энэ хувьсгалт командлах зөвлөлийн орлогч дарга гэдэг нь одоо бараг л дэд ерөнхийлөгч гэж хэлж болох маш өндөр том албан тушаал. Командлах мамадлах гэхээр цэрэг мэрэгтлээс харилцаад байгаа юм болов уу тий? Тийм. Одоо цэрэг болон тагнуулын үйл ажиллагааг хариуцах мэдл авч байгаа гэсэн үг. За тэгээд 1970 онд аж үйлдвэрийн салбарыг бүхэлд нь нийгэмчлэх ажилд оролцоод 1972 онд Ирак Петролиум компанийг төрийн мэдэлд авчээ. За энэ Ирак Петролиум компани бол одоо тэр улсынхаа бүх ихэнх нефтийг экспортлж байгаа хамгийн том компанийг улсын мэдэлд авчиж байна. За энэ газрын тосны орлого шууд цэврээрээ төрийн санд төлөрч эхэлж байгаа гэсэн үг. За тэгэнгүүт улс дажиг мөнгөтэй болж байна гингүүт юу болох вэ гэвэл улс нь дажиг хөгжиж байна. Тэ одоо дарангуулагч гэсэн улсдаа бас нэмрээ оруулж байна. За энэ газрын тосны орлогоор шинэ нэмлэх сургууль хурдны зам барьсан. Дэд бүтцийн маш олон төслүүдийг эхлүүлсэн. Тэгээ нэг алс бөглүү хот тосгонд гэрэл цахилгаан усны шугам бүгд ингэ холбож өгсөн юм байлаа. Тэгээд товч хэлэхэд одоо 1970 он бол Иракийн маш хурдан хөгжиж исэн маш дажгүй цаг үе байсан гэж хэлж болно. Тэр үед бас нефт од байгаа бох тий. Нефт од байгаа тий. Тэгээд 1970-ад оны сүүл гэхэд Иракийн эмэгтэйчүүд Арабын ертөнцийн бүр хамгийн өндөр боловсралтай эмч, багш, инженер, их сургуулийн багш нар болцсон байсан юм байлээ. За аргагүй л дээ. Арабын ертөнцийн эмэгтэй хүний үнэлэмжтэй оролцсон ямар байдаг вүлээ. Гэтэл Ирак бол одоо амжилттай юмсан боловсруулалтын дээр хөгжиж байгаа. За. Тийм. За энэ бүх өсөлт бол маш дажгүй сонсогдож байна. Гэхдээ энэ нь бол бүгдээрээ Саддамын маш хатуу чанд хяналтын дор явагдаж байгаа байхгүй юу? Одоо энэ бүх хөгжлийн төлөөс нь улс төрийн эрх чөлөө байсан гэж хэлж болохоор байгаа. Дандаа нууц цагдаа, тагнуулууд нь байсан учраас ямар ч хүн одоо улс төрийн эрх чөлөөгээ ярьж болохгүй
болчиход байгаа байхгүй. Тэгэд 1976-аас 78 оны хооронд олон зуун эсэргүүг шууд баривчилж нууц шүүх хурлаар цаасалсан байдаг. За тэгээ эсэргүү гэж байгаа нь зөвхөн өөрийнх нь эсрэг намын гишүүд биш, бүр бат нам дотроо байсан гишүүдийг ингэж баривчилж цаасалсан байт юм байлээ. За тэгээд 1979 онд ерөнхийлөгч Ахмед Хасан Ал-Бакр эрүүл мэндийн шалтгаанаас болж огцорсон. За огцорсныхаа дараа бол шууд Саддам ажлыг нь хүлээж аваад ерөнхийлөгч болсон. Тийм л юм байна л да. Тэгэхээр яхаарахгүй тэд ирэх хэлэгчтэй юм байна л да тий. Араас нь ч залгах нэхэр чинь. Тийм. Тэгээд одоо эрүүл мэндийн шалтгаанаар огцорж ийн гэдэг нь бас яг ингээд судлаа үзэхээр өөрөө үнэхээр эрүүл мэндийн шалтгаантай байсан уу? Эсвэл Саддам ардаас нэг жоохон түлхээд за чиний огцорсаг боллоо гэж шахсан юм шиг байлаа. Миний харж байгаагаар. За тэгээд ерөнхийлөгч болсныхаа дараа ямар ажлууд хийжийнэ гэвэл шууд нэг өөрийгөө дахин шүтүүлэх ажилдаа орж байгаа байхгүй юу. Тэ авраг томор зураг гудамж одоо талбай айл өрхүүдэд хадж гин хөшөөгөө олон гарваар бариулж гин. Тэгээд бүр мөнгөн дэвсгэртэн дээрээ ч бүр өөрийнхөө нүрийг оруулсан байт юм байлээ. Одоо нэг янзын Сталин Маогийн хардаас орж байгаа энэ арабын социалист ирээдүйн мундаг ерөнхийлөгч гэж өөрөө бодож ирсэн юм шиг байгаа даа. За тэгээд энэ чинээс бол яг Ирак, Ираны дайн ихэлсэн байдаг. Гэхдээ энэ дайныг ярихаас өмнө хэдүүлээ хамтран ажиллагч ярих уу. За тэгье. Би бүр орцсон сууж штэ. За, нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Linus Med компани хамт олон маань ажиллаж байгаа. Чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan гэдэсгээд. За, энэ маань одоо ер нь одоо бас л нэлээд хэлж ярьлаа манай хүмүүс ч гэсэндээ айгүйх сонссон. Дээрэс нь одоо бид хүний одоо хэдэн мянган жилийн хүүхдээ уламжлалт одоо Монгол хүний дархлаа болгосон энэ цагаан сар гэдэг баяр маань болж байна. За тэгээд үүний хажуугаар хідүүлээ. Одоо хөдөө орон нутагт бол бас нөгөө нэг юм хүүтэн төсвөртэй хүүтэнд газар за тэгээд хоорондоо нүүдэлчин учраас зайтай им хэмждэг байсан учраас одоо цагаан сараар уулзаад золгоод нэг нэгнийгээ үнэрлээд магадгүй тэр олон жил хараагүй байсан тэр хөөхөн одоо нагац дүүгээ ч юм уу одоо саяны дээр Саддам Хусейн гэж ер нь зүгээр ингээд олон жил уулзаагүй байгаа дүүгээ ч юм уу ингээд хараад за яаж ийн хийж ингээд ахмадууд нь хүртэл за одоо тэр хүүхд ийм явьяастай юм байна чи тэр ахыгаа дагаад ийм ирэлтийн болох юм бол зөв шүү гэд ингээд бөөнөрөө уулздаг ийм гэр бүлийн ийм сайхан уламжлал тэгээ маш олон бас ийм ёс байгаа тэгтэл одоо яг энэ үеэр чим хэдүүлээ чин одоо өвчнөд бол хил хязгаар байдгүй гэдгийг мэдлээ штэ одоо яаж ч хэлээ хаагаад үнэхээр дэлхийн ертөнцийн автж байгаа тэр тахал гэдэг юм уу вирус бол хаалгаар ороод ирдэг юм билээ бүр гэрт ороод л ирдэг юм билээ бүр хаана байгаа хэдэн мөнгөн километрийн цаана байгаа ч гэсэндээ ер нь тэгэхээр ер нь юу гэж хэлэх гээд байна гэхэлэр одоо ингээд баяр болдог ч юм уу ер нь зүгээр хаврын улирал солигдох үед ч юм уу хүн хүүхэд гэхгүй хүний өөрийн дархлаа ундаг өөрчлөлтөнд ордог. Одоо ингээд анзаарах юм бол таны шүд магадгүй нэг жоохон юм асуудалтай шүд байгаад байдаг бол тэр чинь яг улирал солигдох үеэр л өвддөг, хавддаг. Тэрийг анзаарах юм бол энэ таны дархлаатай холбоотой. Тэгэхээр үүнээс ялгаа байхгүй ханаад том өнийч гэдэг юм уу тэр хүүхдэд тэр хамрын ханаад ч байдаг юм уу ямар нэгэн вирус ч байдаг юм уу. Эдгээр ерөөсөө л 100% дархлаатай холбоотой. Тэгэхээр улирал солигдохч бай, тэр хүүхэд хичээл номондоо яваад ядагдагч бай, баяр наадам болдогч бай, олон хүнд үнсүүлдэг ингээд золгодогч бай. Явж дархлаа гэдэг зүйл чинь тэр хүүхдийн чинь маш том хамгаалалт нь болдгоо. Тэр дархлаа гэдэг хамгаалалт гэж ойлгочих. Тэр хамгаалалт маш ухаалаг. Одоо жишээлбэл ононгоос надад ямар нэгэн одоо вирус халдлаа гэж үтэй Тэнгууд миний бие урд нь тийм вирусыг хүлээж авч байгаагүй бол би эхлээд өвдлөө. Миний дархлаа буюу тэр цэргүүд маань одоо ононгийн тэр илдсэн байгаа тэр вирустай байлдах юм. Байлдаад байгаа тэр үйл явц чинь халуурал болоод байгаа юм. Халуураад байгаа юм. Тэгээд магадгүй нус нь гойж байгаа бол тэр үгсэн дархлаанууд чинь гадагшлаад байгаа хэлбэр. Ингээд дараа дахиад нөгөө нэг өөр хүнээс тэр вирус ороод ирэхэд миний дархлаанууд энэ нөгөө таньдаг морьт цэрэг байна. Энийг би ингэж хөнөөнө гэдгийг мэддэг болчихсон байх юм. Үүнийг дархлаа гэдэг. Тэгэхээр тэр дархлааны системийг байнгын одоо юм бүрэн бүтэн байлгана гэдэг нь эцэг эхчүүд бидний хүлээсэн үүрэг мөн өөртөө ч гэсэндээ та дархлаанд бас анхаарч явах хэрэгтэй. Тэгэхээр Linus Med компани хамт олон маань бол 15 төрлийн эрдэс витамин агуулсан мультивитамин ашигтай бактери агуулснараа давуу тал ихтэй хүүхдийн дархлаа болон өсөлтийг дэмждэг, бодисын солилцоог дэмждэг, тархины үйл ажиллагааг дэмждэг, ашигтай бактери бас юм хоол боловсруулах эргэтэн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг ийм Bikutan Kids гэдэг хүүхдийн нэмэлт бүтээгдэхүүнийг авчирдаг. За хайрцагт дотор 14 ширхэг
За нунтаг хэлбэртэй байдаг. 1-3 насны хүүхэд өдөрт 1 ууд, за 4 болон түүнээс дээш насны хүүхэд бол өдөрт 2 удыг болон одоо бас ингээд шууд усанд болон найруулж ууж болдог. Эсвэл тарганд ингээд найруулад бас ууж хэрглэж болдог. Ийм зүйл байгаа шүү. Bikutan Kids гэдэг. За гоё юм ярьж ирчээд хаагур зарахгүй зарж байгааг нь хэлэхгүй өнгөчвөл бурууд нь тийм ээ. Health Point гэдэг эмийн сан байгаа. Health Point-ийн бүх эмийн сангууд байгаа. Мөн дээрээс нь бусад бүх эмийн сангуудаар танд хүрж байгаа. Тэгэхээр та хүүхдийнхээ болон өөрийнхөө за ер нь бол хүүхдийнхээ ингээ энэ удаатай хэлье те. Хүүхдийнхээ одоо дархлааг сайн дэмжиж байгаарай. Тэгээд хүүхэд бидний ирээдүйн өрөөтэй Bikutan Kids гэдэг энэ бүтээгдэхүүнийг бас зөвлөлдөж байгаад те. Авч хэрэглээрэй. Чанарыг танд авчирна. Linus Med компани хамт олон байлаа. Баярлалаа. За баярлалаа. За тэгээд Иран Иракийн дайныг ярихаас өмнө тэр үед нөхцөл байдал ямар байсан гэдэг талаар жоохон ярив. За 1973 онд Египт Израильд алдсан газар нутгаа буцаан авахар дайн зарлаж байсан. Энэ бол Египт Израилийн дайн гэж эхэлж байгаа. За энэ дайнд Израильд зэвсэг хангамжийг Америк нэгдсэн улс өгж исэн. Одоо бүр ингээд амаар нь гартал зэвсгээр хангаж исэн, санхүүжил өгж исэн байдаг. Харин Ирак Египтийн талд одоо нөгөө Палестины партизануудад зэвсэг болон мөнгөөр тусалцаа үзүүлж байгаа. За тэгэхээр энэ нэг талдаа Египт, Ирак, нөгөө талдаа Израиль, Америк хоёр байгаад байгаа гэсэн үг. За тэгээд энэ дайны үеэр арабын улсууд нийлж ягаад Израилийн нефтийн хориг тавьж байгаа. За тэгээд Израилаас нефт худалдаж авах болчингууд дэлхийн даяараа нэг эрчим хүчний хямралд орлоо. За энийг бид нөгөө Венесуелагийн Hugo Chavez-ийн нэвтрүүлэг дээр ярьж исэн. За тэгжитэл 1979 онд Иранд шаахын засаг унчиж байгаа байхгүй юу. За тэгээд шаахын засаг унсныхаа дараа одоо нэг коммунист социалист удирдагч Айтолла Хомейн гарч ирж байгаа. За тэгэнгүүт энд тэр арабын дэлхийн хүчний динамик өөрчлөгдөж байгааг хэлж болно. Тэгээд Америкийн бодлогонууд юу байна гэхээр Ираны нөлөөг хязгаарлах хэрэгтэй болчихж байна. Ираны нөлөөг хязгаарлах хамгийн боломжтой хүн хэн байна гэвэл Ирак гарч ирж байгаа. Тэгэхээр нэг талдаа энэчнэ Египт Израилийн дайнд Ирактай өрсөлдөж байгаа мөртлөө энэ талд Ирак Иран хоёрын дайныг дэмжиж одоо санхүүжилт зулруулна тийм өгч байгаа юм. Тэгэхээр Америк нэг янзын ингээ хоёр нүртэй бодлого барьж ирсэн гэсэн үг. За тэгээд Америк яагаад ийм бодлого барьж ирсэн бэ гэвэл одоо Иракийг дэмжүү, Ираныг дэмжүү гэдэг нь бол эцэст хоёулаа муудаа суларч байвал биднэрт ашигтай гэсэн бодлого баримтлж байгаа. Тийм. Тэгэд 1980 оны 9-р сард Саддам Хусейн Ираны эсрэг гинтийн товтлогоо хийсэн байдаг. Ингээд Ирак Ираны дайн албан ёсоор эхэлсэн. За Саддам бол энэ дайныг эхлүүлэхдээ за нэг хэдхэн хоногийн дотор те баг сар хагасын дотор Ираныг буулгаж аваад улмаар одоо арабын ертөнцийн хамгийн том удирдагч болно гэсэн мөрөөдөлтэй байсан юм билэ. Гэтэл энэ дайн одоо баг 8 жил гаруй үргэлжилсэн байдаг. Уул нэг талдаа энэ Иракч одоо зэвсэг техникийн хангамж маш сайтай мөнгөтэй. Гэтэл Иранд одоо тийм зэвсэг эднэр бол ердөөсөө байхгүй. Тэднэрт юу байна гэвэл одоо шинэхэн хувьсгалын галцаг байгаа байхгүй. Шах засгаа унгаац учраас хувьсгал хийсэн залуучууд нь улсаа хамгаална гэсэн одоо галцагаараа Иракийн эсрэг байлтж исэн билээ. За одоо нэг Америкийн нэгдсэн улсын тийшээ хандаад байгаа ингэж оролцоод ингээд аль алийг нь те ингээд хооронд нь гисгээл дайнуудын өдөө хатгаад ингээд зэвсгээр хангаад байгаа. Энд чинь ерөөсөө нэг санитуулгийнхэнд хилдэг нэг баялагын хараалч юм шүү дээ тий. Баялагын хараал. Одоо бас л нэг янзын зөвлөлтийн нөлөөг багасгах гэж байна. Бас л одоо энэ нефтнүүд нь ингээд харагдаж сууж байгаа байхгүй юу. За тэгээ энэ дайнд бол одоо мянган залуу хувьсгалчид бүр сайн дураараа цэргийн бэлтгэлгүй Иракийн цэргүүдийн эсрэг одоо баг хүний махан овоо гэж хэлэхээр байлтж байгаа байхгүй юу. Одоо зүгээр л ороод байлтал нас ороод байна гэсэн үг. Тэгээ одоо нэг ганц удаагийн байлтанд Иракийн товтлогонд Иракийн товтлогоо зогсоосон бүр хэдэн зуун олон мянган цэргүүд өгчихсэн газар хэвтчихдэг болчиход байгаа. За тэгээд тийм учраас одоо энийг одоо 20 дугаар зууны хамгийн удаан үргэлжилсэн цусд мөргөлдөөн гэж хэлдэм билээ. За Ираны сөрөг товтлогоо явсаар хагаад Басра бомбтод хүрээд Иракийн хил дээр тулж ирсэн. За Иракийн хил дээр хоёр тол 8 жил зүгээр нууфч насаа бие биентэйгээ байлтж байгаа байхгүй юу. Одоо баг дэлхийн 1-р дайнтай ямар ч ялгаагүй гэсэн үг. За тэгээд энэ дайнд одоо нэг шин аимшигт зэвсэг гарч ирсэн. Тэр нь одоо хоёр өөр янзын хорт хий байсан байлээ. За нэг нь бол мэдрэл нөлөөлөх хий. Одоо шууд хүний биед арьсаар нэвтрээд
одоо амьсгалын замаа удирдах чадхаа болчихж байгаа байхгүй хүмүүс. Тэгээ амьсгалын замаа удирдах чадхаа болж байна гингүүд одоо нус шүлс нүлмэлсэндээ гахаж үхдэг ийм аимшиг хий. Биологийн зэвсэг. Биологийн зэвсэг байгаа. Тэгээ нөгөөх нь бол одоо юу идээлүүлэх хий гэдэм бэлээ. Тийм идээлүүлэх хий нь хүний шууд ДНХ-д нөлөөлдөг. Тэнгүүд энэ хийд нөрцөн хүмүүс одоо шууд арьсан идээлнэ, цэврүүд нь нүдэн сохорно. Тэгээд зургуудыг харах юм бол өстой бүр үнэхээр аим шиг зургууд байд юм билээ. Ямар амар хэцүү юм бэ те. Тийм. Тэгээд энэ хийд өрцснийхөө дараа амьд үлдлэг гэх юм бол эцэст бүр хор тавдар тусна гэдэг нь бүр тодорхой байдаг. Генд нөлөөлж байгаа. Тийм генд нөлөөлчихж байгаа. За тэгээд энэ дайнд курдүүд олон мянгаараа хядуулсан байдаг. Энэ нөгөө Иракийн цөнх иргэдэн байгаад байгаа шүү дээ. Тэгээд дайны сүүлийн 2 жилд босгочдыг нуусан гэж сэрдээд 2500 курд тосгоныг шууд газар таанд тэгшилсэн байлээ. Тэгээд 1988 оны 3 дугаар сард Халабжа гэдэг курд тосгонд шууд хорт хий цацаж 50000 жирийн иргэнийг Саддам Хусейн алсан. Тэгэхээр энэ Иракийн тосгон шүү дээ тий. Иракийн иргэд байгаа байхгүй. Өөрийнхөө иргэд дээр ийм аимшигын хортгийг ашиглаж чинь гэдэг бол үнэхээр л одоо дарангуулагч байсан байгаа байхгүй. Тэгээ одоо наа чи уул нь өөрөө нөгөө нэгдсэн одоо энэ арабыг байгуулах гэдэг ч юм уу те. Эхлээд бол ингэсэн. Тэгэнгუთ тэр үзэл санаанд чин хэдэн 100 одоо мянгаараа тэр хүмүүс чин итгэж байгаа шүү дээ. Хүсэж байгаа шүү дээ те. Тэр хүсэл сонирхлыг нь эргээд одоо нөгөө нэг өөр газар байгаа үндэстэн нэгэн рүүгээ халдуулаад оруулж чинь шүү дээ те. Тийм. Эдгээр бол одоо өөр бодолтой байгаад байгаа. Эдгээр бол тэр талыг дэмжиж хийж байгаа л тэднийгээ хятаад байгаа юм байна шүү дээ тий. За тэгээд энэ мэтэр явсаар хагаад Иран Иракийн дайны хохирол 700 мянга хүрсэн юм бэлээ. Хоёр тал хоёул бол ганц ч километр газар бол авч чадаагүй. Угаасаа хил дээрд байлтаад байгаа. Жохоо урагшлаа, жохоо хойшлоо. Ингэсээр хагаад 8 жил өнгөрцөн. Зүгээр л одоо мянган мусульман ах дүүс бие бинийг алж байгаа байхгүй. Ямар шалтгаангүй гэр. За тэгээд 1988 оны 8 дугаар сард Нүбэс инхийн хилэлцээр хийхэд хоёр тал бол хоёул хүлийн зөвшөөрсөн. Ягаад гэвэл одоо бүр ингээ байлцтайхаа эцэст за болио гэсэн нөхцөл байдалд хүрсэн юм байлаа. За тэгээд Ирак дайны энэ дайны төгсгөлд Ирак шууд одоо Кувейт, Саудын Араб улсуудад 80 тэрбум гаруй Америк долларын өртөө болцсон байсан. Гэтэл Саддам Хусейн одоо ч нөгөө Арабын ертөнцийн өөрийгөө аврагч гэж хараад байгаа шүү дээ. Нармай Араб гэж яриад байгаа. Тийм учраас шууд Кувейтэд ингэж хэлсэн байлээ. Би та нарыг Иранаас аварсан. Тийм учраас надаас авах ёстой өөрөө цайруул гэж шаардсан байлээ. Гэтэл одоо энийг Кувейт юу гэж хэлсэн зөвшөөрөх үү те. За тэгээд Ираны дайнаас 2 жилийн дараа 1990 оны 8 дугаар сарын 2-нд Саддам Хусейн шууд 100 мянган цэргээр Кувейт рүү цахилгаан дайн хийж хэдхэн цагийн дотор нийслэлийг нь эзэлж авсан. 100 мянган цэрэг мэрэгтэй амар юм аа. Тийм. Одоо Кувейтэд мөнгө төлж чадахгүй шүү дээ, тий. Тэгээд одоо энэ үед ч бас нөгөө нефтийн үн буурсан байгаа даа учраас эдийн засаг санхүү нь маш муу болсон байгаа даа. За өөрөө төлж чадахгүй юм чинь нэг үсэн Кувейтийг эзэд авчаа гэж шууд дайраад эхэлчихэж байгаа. За энэ дайнд бол одоо Арабын бусад улсууд Саддамыг ердөөсөө дэмжээгүй. Одоо Саудын Араб, Египт хоёр чинь энийг харангуйта за энэ Кувейтийг эзэлчихэд баг дараа нь бид нар лүү дайрах юм биш үстэй гэсэн айц төрж байгаа. Тэнгүүт эдгээр шууд Америкийн нэгдсэн улсын талд орсон юм бэлээ. Тэгэд энэ дэр нэмээд Британи, Франц, Австрал улсаас татсан хаг сая цэрэг Персийн болонд газардаж нөгөө алдартай цөлийн шуурга ажиллагаа эхэлсэн байдаг. За тэгээ холбоотны хүчнүүд одоо өдөр шөнөгүй агаарын цохилт үзүүлсээр хагаад Иракийн удирдлагын төв танкийн бригадууд тэгээд дэд бүтцийн чухал цэгүүдийг бүгдийг устгасан байдаг. Тэгэд сарын дараа цэргүүд орж 5 хоногийн дотор Кувейтийн нийслэлийг чөлөөлсөн. За Саддам энэ одоо дайнд ялагдсныхаа дараа ухрахтаа ямар бодлого баримталж ирсэн бэ гэхээр ашигтай нөөц нэгч үлдээхгүй байх тактик баримталж байгаа байхгүй. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Кувейтийн газрын тосны 700 цооногийг шууд шатаасан. За тэндээс хідэн сарын турш одоо дөрвөлдсөн үлэмж их хар утаа гарч байгаа байхгүй. Энэ хар утаа бүр ингээд сансраас харагддаг байсан гэдэг юм билээ. Тэгэд одоо бүр Кувейт хотод Кувейт улсад хідэн сарын турш бүр ингээд наран харагдгаа болчихж байгаа байхгүй. Бүр утаа ингээд явсаар хагаад тэрийг гол нь унтрааж чадахгүй байгаа шүү дээ. Тийм унтрааж чадахгүй байгаа. Одоо нефт чинь шатгаараа унтрахад маш хэцүү байдаг. За тэгээд баг ингээ юу ч харагдахгүй өдөр нь шүн болчихж байна. Тэгээд одоо хөө тоос химийн бодистой холилдоод бүр хар бороо орж эхэлж байгаа байхгүй.
Тэгээ энэс болоод одоо олон мянган ард иргэд нь астм, бронхит, хатгаагаар өвчлж нүд арьс нь хорсож тэгээ урт хугацаанд бүр хорт хавдартай болсон байдаг. Харин тийм ямар амар хэрцгий юм бэ. Тэгэд одоо газрын доорх ус нь бас одоо нэг хүнд металл нүрс төрөгчд бохирдож энэ тэнд одоо нэг тосон нуур гэж хэлэхээр юм гарч ирж эхэлж исэн байлээ. Тэгэд энэ ч одоо шувуу далайн амьтад бүгдээрээ хортож одоо Ираны дээгүүр нисчихсэн шувуунууд шууд амьсгаланд боогдож унаж өгч байгаа байхгүй. Тэгэд энэ галыг яаж зогсоосон бэ гэвэл 10 улсын 10,000 гал сөнөгч 8 сарын турш ажиллаж ягаад галыг унтраасан. За галыг унтраахаас өмнө өдөрт 5-6 баррел нефт зүгээр л шатчихсан гэсэн үг. За тэгээд энэ Персийн булангийн дайнд Иракийн цэргийн хохирлон гэх юм бол 100,000 гаруй хөрсөн байдаг. Тэгтэл холбоотны яармаас алдагдсан цэргийн тоо гэх юм бол бараг 1000 хүрээгүй байсан юм билээ. Зөвхөн Ирак ингээл зүгээр цэргээ алуулсан ямар ч хинт ч хэрэггүй дээ болсон гэсэн үг. Яа, тэгээ 100,000 хүн тий Саддам Хусейны тэр бодлогын дагуу явж байгаа л амар өргөсөн ба шүү дээ. Харин тийм. За тэгээд Саддам бол шууд Багдадад буцаж очоод өөрийгөө холбоотны цэргийг тогтоосон ялагч гэж радиогоор зарлж байгаа. За тэгээд Саддамыг эрснийх нь баг маргааш нь өмнө зүгийн шиадууд тэгээд хойд зүгийн курдууд бослог гаргаж Саддамын дэглэмийг нураахаар чагссан. За Саддам шууд тэднэр рүү пулемет болон нисдэг тэргээр гал нээж иргэдийн чагсаалыг тараасан байдаг. За тэгээд Персийн булангийн дайны дараа Ирак бол шууд олон улсын эдийн засгийн бүрэн хоригт орсон байдаг. За тэнгууд энэс болоод бүх худалдаа нь хаагдлаа. Тэгээд 1990 оны дунд гэхэд газрын тасны орлого 10 жилээс өмнө бүр 5 дахин буурсан байгаа байхгүй. Энэс нь болоод одоо үйлдвэрүүд нь ажиллагаа болж эхэлж байна. Ердөөсөө сэлбэгээ сольж чадахгүй байгаа энэ улсын орлого байхгүй боллоо. Өмнө нөгөө нээжсэн эмнэлэг, сургууль бүгдээрээ хаагдлаа. Хот хооронд барьжсэн цамууд нь эвдэрлээ. Ус цэвэршүүлэх системүүд нь ажиллагаа болж эхэлж байна. Тэгэхэд 1995 он гэхэд 500 мянган хүүхэд тижээлийн дутагдал болон өвчнөр нас барсан гэж Нүүбийн хүүхдийн сангийн тооцоо байдаг. UNICEF-ийн тооцоо. Одоо энэ иргэд ингэж тайрчилж байгаад хүмүүнлэгийн байгууллагууд ихэнх нь шууд Нүүбийн санкцыг бурдгаж байгаа байхгүй юу. За энэ улсууд энэ санкц чинь яг үнэндээ Саддам хохирохгүй байгаа шүү дээ. Хин хохирч нэ гэвэл энэ иргэд нь өсөж өглөө. Энийг зөксөөгөөч гэж маш их шаардлага тавьж исэн байлээ. За тэгээ энээсээ болоод энэ Нүүб бол энэ санкцаа зогсоосон. Зогсоохон жаар юу чинь. Гэхдээ 1996 онд арай зөөлрүүлсэн юм байлээ. Досоор хүнс солих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. За энэ досоор хүнс солих хөтөлбөр нь яадаг вэ гэх юм бол нефтийн оронд хүнс эм бэлтгэл дэд бүтцийн тоног төхөөрөмж оруулах зөвшөөрөл нь гарч ирж байгаа. Гэтэл энэ одоо бараг 6 тэрбум долларын дэмжлэг орж ирж байгаа ч гэсэн энэ ихэнх нь авилгын замаар яваад байхгүй болсон билээ. За Саддамын уналт юунаас эхэлсэн бэ гэвэл 2002 онд ерөнхийлөгч Жорж Буш Саддамыг үе олноор устгах зэвсэг нуусан тэгээ терроризмыг дэмжсэн гэж бурдгаж Нүүбийн аюулгүй зөвлөл дээр толгох баримт үзүүлж байгаа. За тэгээд Америк нэгдсэн улс бол энэний талаар олон удаа энэ асуудлыг маш их олон удаа гаргаж ирж исэн, ярьж исэн. Тэгтэл одоо үе олноор устгах зэвсэг бодитоогоор олж илрүүлж байгаагүй юм билээ Нүүбийн талаас. Тийм учраас аюулгүй зөвлөлийн бусад орнууд маш эргэлзээтэй хандсан учраас за яг энэ Ирак руу товтлох зөвшөөрөл нь бол олгогдоогүй. Тэгтэл Америкийн нэгдсэн улс, Британи, Австрал улсууд нийлж ягаад Нүүбийн мандатгүйгээр сайн дурын эвсэл гэж байгуулж байгаа. За энэ сайн дурын эвслэрээ шууд Ирак руу туталсан. Дараа жилийнхаа 3 дугаар сарын 20-нд Иракийн дан эхэлж байгаа. За тэгээд 14 хоногийн дараа Америкийн цэргүүд Багдад хотод хідэн талаас нь ойртож 4 дугаар сарын 9 гэхэд нийслэл хотыг эзэлсэн байгаа. За тэнгуут нийслэл хотыг эзлэнгүүт төв талбайд нь иргэдэн цугларлаа. Бүгдээрээ Саддам зайлаасай гэд баярлж ийн, тэмдэглэж ийн, хөшөөг нь нурааж ийн. Тэгээд засгийн газрын ордныг нь тонч эхэлж байгаа байхгүй юу. За тэгээд 5 дугаар сарын 1 гэхэд дайн дуслаа гэж зарлаад Саддам өөрөө зүхтан алга болсон байдаг. За 5 сарын 1-нд дайн дуслаа гэж албан ёсоор Саддам Хусейн өөрөө зарласан ч гэсэн Иракийн дайн бол яг бодитоор 2011 онд дууссан. Ягаад гэвэл Саддам Хусейн өөрөө зайлаад нугтчихж байгаа ч гэсэн энэний дараа маш их олон
фракцууд гарч ирж байсан. Эдний нэг фракц нь гэх юм бол Ал-Каида гэдэг терроризмын бүлэг байдаг шүү дээ. Эднэр гарч ирсэн учраас энэ Иракийн дайн явсараад 2011 онд дууссан байдаг. За тэгээд Саддам Хусейнийг одоо нэг хайх ажиллагаанд орчлоо. За тэгээд Америкийн нэгдсэн улсын цэргийн тагнуулын газраас гэлийн тамга дээр нь Саддамын нүрийг тавьсан 90 сурвалжилж байна гэдэг хөзрийг хэвлэж тарааж исэн байдаг. Энийг манай үзэгч сонсогчд бас харж исэн байж магадгүй бах. 2003 он таахад байхгүй. За тэгээд Иракийн салан тусгаарлагчид нар Саддам Хусейн хаан байна гэдэг ном бичээд тэр нь бас бестселлер болж исэн. За тэгээд 12 сарын 13-нд 90 сурвалжилж эхэлснээс 7 сар өнгөрсөний дараа Саддам Хусейн өөрийнхөө төрсөн тосгонд нэг нуувчинд нугдаж байна гэсэн мэдээлэл ирсэн байдаг. За тэгээд мэдээллийн дагуу шалгаж үзэхэд одоо нэг хамгийн тансаг ордон бариулж амьдардаг байсан хүн чинь бүр нэг жижигхэн ердөө нэг хүн багтахааргүй нөхөн дотор одоо баг сандал багтахааргүй нөхөн дотор хөвтөж байсан. Тэгж олдсон байдаг. Энийг манай үзэгч сонсогчид интернетээр зургийг харж ирсэн байх. Орчин үед бас нэг мим болоод байгаа юм билээ. За тэгээд Саддамын зургийг нэг харъя. Манай найрлагч харуулчаарай нэрээ. Тий. Яг нөхөндөө нугдаж байгаа зураг нь үдээ. За Саддамыг баривчсныхаа дараа шууд Иракийн төр засгийн газарт шилжүүлсэн. За шүүх хурал дээр Саддам шоронгийн цагаан хувцастай гарч ирээд ингэж хэлсэн. Намайг цааслах эрхтэй ганц хүн бол би өөрөө гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд одоо ердөөсөө хийсэн бүх одоо аимшигын хядлага үйлдэлд бол хүлээн зөвшөөрөг. За Саддамын шүүх хурал бол яг иргэний дайн дундуур өрнсөн байдаг. Яг гэвэл нөгөө Саддамын дараах хүмүүс нь гарч ирээдээс учраас Ирак дотроо нэг иргэний дайн гарч ирж байгаа. Тэгээд шүүх хурал дундуур Саддамын 3 өмгөөлөгч нь алагдсан байдаг. Нэг шүүгч өөрийн хүсэлтээр огцорсон. Тэг шүүгч нарын гэр бүлийг нууц газар аваачиж зэвсэгтэй цэргүүд хамгаалдаг байгаад байгаа байхгүй. Ягаад гэвэл гаднаас одоо ямар нэг нөлөө орж ирэх юм бол энэ шүүгч нарын шийдвэрт нөлөөлнө гэд тэгж бүр нууж исэн юм байлээ. За энэ шүүхийн ажиллагаа бараг 3 жил үргэлжилж байгаа байхгүй юу. Нэг шалтгаан гэх юм бол одоо шүүх хурал дундуур ямар нэг эрсдэл гаргах юм бол шүүхээ зогсоогоод хойшлуулдаг болчихж байгаа. Хоёрт Иракийн засгийн газар яг доктортой байгаагүй. Тийм учраас одоо засгийн газрын доктортой болох гэж бас бараг 2 жил гарав болсон байлээ. За тэгээд 2006 оны 11-р сард Саддамыг дүүжлэн хорох шийдвэр гарсан байдаг. Тэгээд 2006 оны 12 сарын 30-нд Саддам Хусейн дүүжлүүлж өгөж талд орсон байдаг. Бас нөгөө дүүжилж байгаа нь одоо 2006. Тэгээд тэр ялын дотоодыг бол хаан уншсан гинэ. Хаан шүүх хурлан болсон гинэ. Иракта. Тэгэхээр Иракт тухайд тийм л юм байна тийм. Иракийн өөрсдийнхээ иргэдэнд дүүжилж алсан гэсэн үг. Ямар амар дугаар вэ тий. Тий. Тэгэл нэг нөхрийн гаргасан шийдвэр бүр тэр хажуу зэрэгэлдээ улсыг авах гэж оролдож байгаа болж байгаа. Тэгээд тэнд бүр хичнээн сар өдрөөр нар үзэхгүй тэр олон байгалийн одоо нэг хортой хий те бүх юмудаар ингээл иргэдэн. Тэгээд дээвэрнэсж байгаа шуу унаад хөхнөд чинь л тэнд амьд амтэн хэцүү шүү дээ те. Тэгээ бодоо үзэж Саддам Кувейтээс гарахтаа тийх ямар ч шалтгаан байгаагүй байхгүй. Зүгээр л новшин шийдвэр гаргаж байгаа тэр байгаа. Тэгээ одоо энэ хоёр Солонгосын дайн, Вьетнамын дайн, за энэ Иран, Ирак, Израилийн тэн нисэг эдэрт Америкийн нэгдсэн улс оролцсон л явж байгаа юм тий. Тэгээд одоо яг манай нэгдсэн үндэсний байгууллагын нэгдсэн үндэсний байгууллага гэдэг чинь бол яг манайхан бас ингээд голцоо нөгөө нэг юм англи хэл дээр яриад ингээд учраас Америк байгууллага гэж ойлгодог байж магадгүй шүү дээ. Гэтэл энэ чинь уул нь нэгдсэн үндэстний байгууллага шүү дээ тий. Бүх нийтээр инх тайван байхын төлөө хамтран байгуул тэндээ асуудлаа хэлэлцдэг бай. Магадгүй саяных шиг ингээд за тэр Африк дэв дээр ч юм уу тий. Тэр улсын нэг тим нөхөр гарч ирчээд өнөөдрийн нийгмийн хүний ёсонд нийцэхгүй буюу тэр концепцийн дагуу явж байгаа тэр зүйлтэй нийцэхгүй байх юм бол тэгвэл тэн дээр одоо хязгаарлаад тогтоох санал асуулга явуулж байгаа тийм. Ингээд нэгдсэн үндэсний байгууллагын цэрэг хүртэл орж байгаа. Тэгэхээр манай Монгол улс чинь 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагад элсээд тэгээд нэгдсэн үндэсний инх тайвны төлөө Монгол улс гар бие оролцоод явж байгаа юм. Өнөөдөр ч гэсэндээ нэг жишээ нь одоо манай Монгол эр зэргүүд манай зэвсэг түвшний эр зэргүүд маань тийм нэгдсэн үндэсний байгууллагын одоо инхийг сахиулах гэдэг үйл ажиллагааг одоо яг тэр дэлхийн бүх одоо улсуудын инх тайвны төлөө тэр зэргүүдтэй эр улсын зэргүүдтэй хамтраад одоо өмнөд Суданд
одоо байгаа шүү дээ тий. За тийм байна. Дээрээс нь зүгээр нэг зүгээр сонио хачин зохиолч нь дуусна уу дуусаагүй юу? Яг одоо нөгөө юу л байна л да. Асуулт байгаа шүү дээ. Түнд үе олноор хөнөг зэвсэг үнэхээр байсан уу? За энийг одоо ингээд 2026 онд түүхээ судлаад үзээд харахад бол яг албан ёсны ямар ч баримт гарч ирж байгаагүй юм билэ. Саддам Хусейн бол ийм үе олноор хөнөг зэвсэг судалж исэн одоо үйлдвэрлэх гэж оролцсон. Гэхдээ ердөөсөө амжилтанд хүрээгүй. Гэхдээ Америк тэднийд баг байгаа юм шиг баримт гарч ирээд байгаа байхгүй юу? Нүб дээр. За тэгээ энийг яагаад Америк ингэж шахаад байна гэж бодоод үзэхээр хэд хэдэн шалтгаан байгаа юм санагдаад байгаа. Энэ яг асуулт амар олон талтай учраас энэ шалтгаан нь юм байсан гэж хэлэхэд бол маш хэцүү. Манай үзэх сонсогчдод өөрсдөө баг шийдвэр гаргах нь зөв. Нэгт 2002 онд энэ Иракийн дайн эхэлсэн. Тэрнээс нэг жилийн өмнө 2001 оны 9 сарын 11-нд Америкт терроризмын одоо тотлогоо болсон шүү дээ. Тэрнээс нь болоод бас нэг Америкийн айдас байсан юм шиг байгаа даа. Одоо эсвэл нэг өршөө авах хүн хэрэгтэй болоод Ирак руу таталсан юм шиг байгаа даа байхгүй юу? Эсвэл одоо бүр муухагаар ярих юм бол энэ Иракийн нефтийг авах сонирхол бас байсан байж магадгүй гэсэн бодлого байгаа юм. Гэтэл одоо энэ Иракийн дайн дуусны дараа Америк тэр Иракийн нефтэнд бол ердөөсөө хүрээгүй лээ. Одоо яг энэ Венесуэл шиг байгаа шиг нефтэнд бол хүрээгүй байхгүй. Тэгэхээр бас нефтийг нь авах гэж ингэж дайрсан юм уу гэхээр бас биш юм шиг байгаа байхгүй. Тэгэхээр одоо бас одоо гурав дахь нь зүгээр энэ Саддам Хусейнийг зайлуулах гэж тэгж дайрсан болов уу гэж бодохоор бас л тимчж магадгүй биш байна уу гэдэг нь мэддэхгүй. Гэхдээ хамгийн годод бодит тодорхойлолтод гэх юм бол тим зэвсгүүд бол Саддам Хусейнд байгаагүй. Тэгэд одоо сүүлийн хэдэн жилүүдэд юу яригдж байна гэхээр Америк нэгдсэн улс Иранд ийм зэвсгүүд бас байгаа гэж зарлаад яригадаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ 2002 онд болсон үйлдэлүүд ахиж давтагдаад Ираны дайн гэдэг юм тэгдэх эрсдэл бид нэр үзэж гин үү яах гэж нэ гэдэг бас эргэлзээтэй байгаад байгаа. Миний бодоход бол Иранд барыг тийм зэвсэг байхгүй. Бас л нэг дайн эхлүүлэх шалтгаан байж магадгүй гэж бодож байна. Тий одоо ингээд дэлхийн бүх улсуудыг хуурнал гэсэн үг шүү дээ тий. Хуураад тийшээгээ хүчээ оруулах гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр тэр баримт нотлохоо нэдрийн юмуудыг гаргаж иж харуулах гэдэг. Үнэхээр тэр олдсон бол тий үе олноор туслах зэвсэг байсан гэдээ харуулсан. Нэрээ байгаагүй байвал бас хэцүү лээ. Гэхдээ яг хөө тэгээд тэрхийн яриа шүү дээ магадгүй дайны дараа ч юм уу те Саддам Хусейн дууссан дараа Ираны нефтэнд хөрсөн бол тэр нефтэнд хөрнө гэдэг чинь те хөрсөн бол тэр нөгөө нэг хийсэн үйлдэлүүд нь яг тийм зорилготой байсан ил болчих гээд байж магадгүй. Тэгэхээр дундаас нь те тэгэхээр тойруулж байгаа бас өөр галзуураар орсон байж магадгүй. Тэр хооронд ерөнхийдөө солигдсон билүү? Америк улсын ерөнхийлөгч солигдсон. Одоо ч 2002 онд эхлээд тэгэхээр ч Буш байсан, Обама байсан. Тэгээ одоо ч Дональд Трамп байгаа. Тэгэхээр хэд хэдэн ерөнхийлөгч солигдсон байгаа. Тэ нөгөө дэлхийн инх таймны шагналтан гэдэг Обамагийн үед нэр дуусч байгаа шүү дээ энэ явдал чинь тий. За. Ямар ч байсан зүгээр сая нөгөө Египт яригдаад эхлэнгууд бид хэд чинь Дельта аялал гээд Египт рүү явсан шүү дээ Египт рүү. Тэгээд тэнд аялал жуулчлал хэрэг өгсөн байгааг хараад тэр хүмүүсийн амьдрал ахуйг хараад тэгэн гутал бүр ингэж байгаас бид нэр за ингээд 45 хүний бүрэлдэхүүнтэй явлаа шүү дээ тий. Тэгэн гутал нэг автобусанд суулгана. Тэгээд Египтийн Каирт явж байгаа байхгүй. Каирийн музей үзнэ гэж байгаа. Каирийн ганц нэг юмуд үзнэ. Наполеоны тэр буудсан тэр нэг одоо нэг тийм шаахын ордон ч юм уу тэр мэрийг үзэж байгаа байхгүй болон тэгээ нэг Египтийн 3 пирамидын чинь нэг нь бас Наполеон ч будаа хийцэн байгаа шүү дээ. Францч эзлэн гэ тэ Наполеон тэр мэрийг үзнэ гэд явж байхад нэг автобусанд заяа 45 хүнтэй одоо групп байлаа гэж бодъё. Автобус. Тэр автобусанд 2 бие хамгаалагч байна. Тэр 2 бие хамгаалагч юм том одоо юм цувтаа, цувн дотор нугалдаг юм буута, шүршдэг буута. Тэгээд яг буудах зөвшөөрөлтөө байдаг. Яаж байгаа гэхэлээ тэр хоёр хамгаалагч байна. Тэгээд хөтөж байна, хоёрд нэг туслах байна, нэг жолооч байна гэдэг ч болоо. Тэд нь яг ингээд тэг багийн одоо мөсрээр аялын компаниас одоо улсаас нь тийм байх ёстой аялын компани бол тэг их ёстой гэдэг хуулиараа гаргаад өгсөн улсууд. За тэгээд нөгөө чинь буула ресторан руу орон те байнгын нэг юм харуул хамгаалч юм үүдэнд нь байж тэд нартайгаа ингээ байнгын уулзаараа мэддэг болцсон. Тэгээд халдах юм бол буудна. Халдах гэдэг хин халдах гэдэг юм гэхэлэр нөгөө иргэдэн нөгөө шашины нөгөө нэг юунууд тэд нар болохоор юу яадаг гинэ бүр нөгөө нэг аялж очсон жуулч тэдэрийг автобусаар нь бацаалдаг. Тэгээд тэр улсаас нь мөнгө нэх юм уу ингээд нэг юмуудыг хийгээд байдаг. Одоос л нэг юм шахалт үзүүлэх гээд тэднийг ашиглах гээд байдаг учраас тэр дотор нь юм одоо юм нугалдаг юм шүршдэг буудах зөвшөөрөлтөй хамгаалагчнаар хамт явж байгаа байхгүй.
За тэгээд тэр нөгөө нэг зах мах энэ тэр юм орвол явуулдаг. Бүр тэр бол амар. Тий. Тэгээд одоо удахгүй энэ 2 сарын дундуур гэсэн чинь одоо битүүний өмнө өдрөөс ахвал манай Зандаах Батцаяах гэдэг нийлээд бас Турк, Египтийн аяллыг Eastern Mongolia компанитайгаа хамтраад хийж байгаа. Танин мэдхүн гоё аялал бас гаргаж байгаа. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids, Linus Med компани хамт олон маань ажилласан. За нэвтрүүлгийн маань харин хүргэсэн онондоо баярлалаа. За дараагийн дугаар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.